Гадаадад ажиллаж амьдардаг нийт 400 гаруй мянган иргэн байдаг. Эдгээр иргэдийн дуу хоолой болсон хөлийн чанд дахь монголчуудын зөвлөл нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. Тэгвэл тус зөвлөл баялаг бүтээгчдийг дэмжиж гадны зах зээлд гарахт нь туслалцаа үзүүлэхээр боллоо. Ер нь одоо монголчууд маань зөвхөн 3 сая хүн дээр биш 7 тэрбум хүмүүний зах зээл дээр дижитал одоо онлайн одоо ийм том боломжуудыг шин боломжуудыг олгодог болсон ийм нийгэмд амьдарч байгаа учраас өнөөгөөрөө дамжуулаад бид нар дэлхийн зах зээл рүү гарахын тулд гадаад дахь монголчуудын зөвлөлтөөр нэгт хамтран ажиллах нь аягүй чухал байгаа даа. Тэгээд цаашлаад бол манай баялаг бүтээгч нэвтрүүлэг энэ дугаар бүр одоо гадаадын гадаад дугааруудаас бас бэлтгэж хөрөх болно. Тэгэхээр энэ хоёр байгууллага тийм маш том бүтэц нийлснээрээ юу үүсгэх гэхээр цаашдаа монгол хүний үнэлэмж гэдэг зүйл маш өндөрт гарах юм аа. Яагаад гэж хэлж байна гэхээр бид нар илүү монгол хүнийхээ оюун санаагаар бүтээгдсэн тэр одоо тийм соёлын бүтээлч үйлдвэрлэл одоо бүхэл салбартай бид нарын өөрсдийн язгуураас гарч ирж байгаа тэр бараа бүтээгдэхүүнийг бид нар олон улсын зах зээлд кластер хэлбэрээр гаргах гэж байгаа гэдэг утгаараа бол маш өндөр хүлээлттэй байгаа юм байна. За би өөрөө хувьдаа болохоор үндэсний үйлдвэрлэлээс жижиг дунд үйлдвэрлэл хийдэг ийм хүн байгаа. Арьс арчилгааны дулан брэнд гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг. За энийг одоо яагаад хийх болсон бэ гэвэл ер нь бол хүмүүс гадаад оронд сурч боловсрч хөдөлмөрж явахдаа маш их зүйлийг сурч мэддэг. Өөртөө маш их туршлага хоригдлуулдаг, мэддэг чаддаг их юм болсон байдаг. Тэрийг Монголдо ирээд яаж одоо брэнд болох вэ? Яаж одоо үндэсний үйлдвэрлэл болох вэ? Яаж үйлчлэгээ болох вэ гэдэг дээр одоо их одоо толгомдсон асуудал яхаа мэддэг. Тэр энэ холбоотой хамтарснаар бол эдгээр гарцууд бол шийдэгдэх юм байна гэж бодож байгаа. Энэхүү санамж бичигт Мас Академийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Чимэг гарын үсэг зурсан байна. Ингэснээр гадны улсуудад боловсрал эзэмших хүсэлтэй хүүхэд залуус шинэ боломж нээгдэнэ гэж үзлээ. Өнөөдөр олоолоос тийм одоо хөлийн чанд дэх одоо монголчуудын зөвлөлтөй хамтын ажиллахнаас санамж бичиг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бид нар тийм соёлын үйлдвэрлэлийн инновацийг одоо хөгжүүлэх хэлбэр дээр хамтарч ажиллая. Мөн цаашлаад бас тийм одоо англи хэлтэй монгол залуус гэсэн хэлбэр дээр одоо бид нар бас хамтарч ажиллая гэсэн энэ байдлаар бол бас хэд хэдэн асуудлуудыг бол төвшүүлж ярилцлаа. Хөлийн чанд дахь монголчуудын зөвлөл нь энэ оны 7 сарын 22-ны өдөр ерөнхийлөгчийн ивэл дор томоохон уулзалт зохион байгуулах бөгөөд энэ ажилд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллана. Энэ үеэр Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд олон сайхан боломж бий болно гэж таамаглаж байна.